За сайн бацгаана бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээд өнгөрсөн бичлэгээрээ нойрны тухай бичлэг оруулна гэж ирж байсан. Тэгээд би ерөөсөө текст харж ярихгүй болохоор яг өөрөөрөө ярьдаг болохоор яг энэ тэндээс нь ч юм уу жоохон удаан үрсэн ярьж байж магадгүй. Яагаад тэгэхээр би ингээд шууд ямар ч бичлэгээ ингээд эдит хийж ингээд хасаж масахгүй ярьж байгаа болохоор жоохон удаан темптэй. Тэгээд дээрээс нь зарим үедээ ингээд жоохон паузлаад ингээд ярьж магадгүй. Тэгээд гол өнөөдрийн ярих сэдэв маань болохоор яг нойр гэж хэлжсэн. Хүн болгон мэдж байгаа одоо яг орчин үеийн нийгэм маань ерөөсөө дижитал болоод цахимжаад бүх юм ингээд утасны дэлгэц гэдэг ч юм уу, зургийн дэлгэц бүх юм ингээд дэлгэц болсон. Тэгээд ийм үед орчин үеийн одоо амьдралын завгүй хэв маяг ийм темптэй болсон үед яг бие организм одоо хүний бие махбод ер нь одоо дийлэх залуучуудын хамгийн том проблем бол угаасаа нойр гэж тэгж бодож байна. Надад ч бас тэр зүйлс тохиолдож байсан. Одоо тэр зүйл маань ер нь харцсангүй гайгүй би ингээд унтах үедээ унтаад, амрах үедээ амраад ингээд явж байгаа. Тэгээд өөр дээрээ гарсан сайн эерэг өөрчлөлт болон нойроо хэрхэн яаж сайжруулсан талаараа бичлэг хийж утсан юм аа. Тэгээд бичлэгтэй маань хамт байгаарай. Тэ. За тэгээд ер нь нойроо чанаргүй ер нь нойр муу авах юм бол ямар үр дүн нөлөөлөл гардаг вэ гэхээр мэдээж өмнөх өдөр нь муу нойртой хэдэн бага цагийн нойртой байсан бол тухайн өдөр сэтгэл санаа докторгүй дээрээс нь жоохон савлсан те огцон мууртай болох альсвал огцон гониглах альсвал тийм нэг манантай нэг заримдаа ингээм амар ядарсан өдөр ингээ босоод бүхэл өдөр жингөө нэг тийм нэг сүдэртэй юм шиг нэг саарлч юм шиг тийм мэдрэмжтэй байдаг шүү дээ. Яг тиймэрхүү мэдрэмжүүд нойрноос болдог гэж би бол дүгнсэн эцэст нь. Тэгээд нойрноос олж мэдээж одоо нойрны чанараас олж нэгт болохоор стресс улам нэмэгдэж байна. Хоёрт болохоор хоолны дуршил буурах, альсвал эсэргээрээ хоолны дуршил нэмэгдэх. Гуравт нь болохоор ямарваа нэгэн өвчин авах магадлал өвчний уг суурь нэмэгдэж эхлэх гэдэг ч юм уу. Тиймэрхүү зүйлс бий болдог. Гуравт нь болохоор тархи толгой бүрэн 100% ажиллагаатай байж чаддаггүй. Нэг 60-70% та юу гэдгийг нэг жоохон дөнгөж ангам тэгж ажилдаг гэх юм. Тийм байдаг. Сөрөг талууд нь хэрвээ нойроо моох юм бол. За нойроо бүтэн ингээд гүйцэд би 100% одоо чанартай сайн нойроо авлаа гэж бодох юм бол бидээс тухайн өдөр маш сайхан эрч хүчтэй эерэг одоо юу гэдгийг сэтгэл санаа доктортой тэ альва зүйлд ингээд шийдвэр гаргахдаа маш одоо юу гэдгийг уян хатан дээрээс нь зөв шийдвэр зөв зүйлийг одоо юу гэдгийг их потенциал нь нэмэгдэж ирнэ гэж би бол дүгнэв. Мэдээж хүмүүс хоорондын харилцаа ч гэсэн сайжирч эхэлнэ гэдэг ч юм уу те. Тиймэрхүү сайн талууд байна. Тэгээ хуучин одоо бидний аав ээж үед ярьдаг байсан. Залуу хүн нойр хоолндоо сайн бол бусна болно гэдэг. Тэр бол яг л үнэ. Одоо ингээд энэ зүйлс ч гэсэн тэр хуучны зүйл хэлсэн одоо юу гэдгийг үг ингээд одоо ингээд ажиллаад байгаа байхгүй. Тэгээд за хамгийн гол одоо за барамсаа хэрхэн нойроо яаж хурдан сайжруулах вэ? Яаж би амруул? Ямар зүйлсийг ингээд хийвэл би сайн унтаж чадах уу гэвэл. За нэгт нь бол алкогол согтууруулах ундаа тэр зүйлсээ багасгах. Орой унтахаас өмнө ерөөсөө битээ алкогол ууг гэж хэлмээр байна. Хоёрт нь өдөр 2 цагаас хоошоо ер нь бол кофеин ер нь бол хэрэглээд хэрэггүй. Кофеины төрлийн зүйлс хэрэглээд хэрэггүй. Кофеин одоо энерги ундаа гэдэг ч юм уу. Тийм зүйлсийг бол хэрэглээд хэрэггүй гэж би зөвлөж байна. За гуравт нь болохоор хоол хүнс. Аль болж өгвөл өглөөний цагаа маш сайн уугаад өдөртөө бас өдрийн цагаа хангалттай хэмжээгээр өөрийн хэрэгэлдэг одоо хэмжээндээ тултал нь эрүүл хоол хүнсээ хэрэглэх
гэж зөвлөмөр байна. Тэгээд дөрөвт нь болохоор дасгал хөдөлгөөн. Өдөртөө 30 минут гадуур салхинд алхахдаг ч юм уу те. Аль болох машин дотор ингэ суугаад байлдаггүй. Зуны үед болохоор дугуй ундаг ч юм уу. Зарим үед алхахдаг ч юм уу те. Тэгэж одоо хөдөлгөөнөөр бас нойрны чанараа нэмэгдүүлж болж байна. За тэгээд тавт нь байна уу? Тавт нь одоо юу гэдгийг орчноо дуу чимээгээ багасгах, гэрлээ багасгах. Тэгээд орой унтахаас өмнө одоо утасныхаа тохиргоон дээр цэнхэр blue light-а болохоор шар гэрлээр сольдог ч юм уу. Цэнхэр туяаг нь багасгах гэж зөвлөмөр байна. Тэгээд эдгээр зүйлсийг хийчихэд бол ер нь бол нойрчин бол хамаагүй сайжирна. Тэгээд хамгийн гол нь энийг ингээ байнгын дадал зуршил ингээ болгох нь хамгийн чухал байдаг. Чухал байдаг. Тэгээд би яг сүүлийн 1 жил гарны хугацаанд хэрхэн яаж нойроо ингэж хэмжээд байна вэ гэхлээр ингээ энэ Whoop гээд буугавч байгаа. Энэ болохоор сарын subscription үйлчилгээтэй сартаа нэг $30 байна. Тэгээд тухайн үед яг миний төрсөн өдөр жил гарны өмнө таарад би яг 2 жилээр нь баг $500 гаруй арай $600 хүрэх баг. Тэгэж авч байсан. Тэгээд авч эхлээд нойрныхаа чанарыг ингээд хэмжиж яхад бол яг HRV гэж байдаг. HRV нь болохоор тухайн үед миний HRV нэг жил гарны өмнө нэг 40-с 50 хооронд дунджаар байсан бол одоо нэг 60-аас дараад 70-ийн хооронд болоод эхэлсэн. Тийм байгаа. Тэгээ энэ болохоор HRV гэдэг зүйлийг болохоор би хамгийн гол номер 1 одоо юу гэдгийг үзүүлэлт гэж би харж байгаа. Тэгээ HRV хэрвээ өндөр байгаад одоо юу гэдгийг 70-аас дээш байх юм бол би сайн ингээд recover хийж чадчихээн. Дээрээс нь тодорхой хэмжээний энэ боовчнд болохоор за өнөөдөр ингэж өнгөрсөн шөнө 6 цаг ч юм уу 7 цаг ингэж амарсан байна. Маргааш өдөр нь болохоор 8-аас 9 цаг ч юм уу амрах хэрэгтэй байх шүү гэсэн тийм нойр одоо орондоо байх цагийг ингээ хэлж өгдөг. Тэгээд recover гэж энэ дээр харуулдаг. Тэгээд тэр нь болохоор юу юм бэ гэхлээр ингээд яг шүн ингээ амарч явах явцад чи хэр олон зүрхийн цохилт чинь өндөр байгаа. Дээрээс нь амьсгалын тооч нь одоо тогтмол гэдэг ч юм уу чанартай ингээд байж чадчихээн одоо юу гэдэг юм. Амьсгалын тоо 40-оос 50 ч юм уу эсвэл 30-оос 40 хооронд байдаг ч гэдэг ч юм уу. Яг тэр ингээд статистик ингээд өөр дээр ингээд анализ хийгээд буурч мөн болохоор чанартай нойр авч байна. За өмнөх өдөр нь болохоор улаан нойр 20% та 33% та ингэж амарсан байна. За маргааш өдрнүүдээ шар нойртой ч юм уу 33%-аас дэше 65-ийн хооронд ч юм уу. За ногоон нойр гэдэг нь болохоор бүр илүү чанартай сайн нойр гэж 66-аас дэше 99%-ийн хооронд ингэж зааж өгдөг. Тэнгүүтээ хүмүүс ингэж заримдаа ярьдаг. Би амар ингэж олон цагаар унтаад 7-8 цаг ингэ унтсан ч гэсэн амар ядарсан сэрээд байна гэдэг. Тэр нь болохоор миний бодлоор HRV нь бага. Яагаад гэхээр тэр зүрхний одоо минутанд хэлбэлцэх тоон маш бага гэдэг ч юм уу 40-50 хүрдэг ч юм уу зарим хүмүүс 30-аас 40 хооронд байдаг ч юм уу. Урт цагаар ингээд унтаад байдаг гэсэн мөртлөө зүрхний хэмнэл маань тийм жигд сайн биш, өндөрт сайн байж чадахгүй болохоор би бол эмнэлгийн хүн бол биш зүгээр хар ухаанаар ойлгохдоо зүрх болохоор минутанд одоо тооллынхаа памп тэр одоо хавлага одоо хаагдаж нэгтгэхийн хэрэг тэрнгээр тэрний хэмжээгээр цусаа хурдан бүх биеийг ингэж жигд ингэж тархаж одоо юу гэдэг цусны эргэлтийг ингэж сайжруулдаг гэх юм. Тэр ингээд өндөр давтамжтай өндөр тоотой байх юм бол цусны эргэлт маань сайн тэр чинээгээр одоо бие маань хурдан ингэж recover хийх, бие нөхөн төлжүүлэх гэдэг ч юм уу. Тэгж би ойлгоод байгаа. Яг эмнэлгийн хүмүүсээ бол доор комментэн дээр илүү сайн гоё ингээд тайлбарлаад бичээд хоорондоо ингээд хуваалцаарай гэж хүсэж байна. Тийм байна. Тэгээд яг Wolf-ны бол ийм байна. Тэгээд одоо бусад одоо Xiaomi гэдэг ч юм уу эсвэл Apple Watch дээр ч гэсэн иймэрхүү тохиргоо одоо юу гэдэг HRV-г үздэг тиймэрхүү тохиргоо байдаг гэж би бодож байгаа. Дээрээс нь уцгүй гэнэ. Бугуувчгүй зүгээр утсан дээрээ ингэж яадаг бол утсан дээр ч юм бас health care гэсэн тийм яг
iPhone-оос дагалдаж ирсэн тийм аппликейшн. Тэрийгэ хасаагаад healthcare дээр нь болохоор sleep гэж байгаа. Тэрэн дээр нь болохоор бүх нас одоо нас жин одоо бүх юм анги хийгээд юм. Тэр бас ер нь бол жоохон буувчны хэмжээнд очихгүй ч гэсэн ер нь маш сайн төхөөлж бол зааж өгдөг. Хэдэн цагт унтаад хэдэн цагт босч ийн REM нойр буюу нүдний хурдан хэлбэлцэх гэх юм. Нүдний хурдан анивчих тэр нойрны гүн sleep хийж deep sleep хийж чадж гин үү эсвэл хэр олон цаг ингээд сэрүүн байсан бүхэн юм тохиргоогийн одоо юу гэдэг үзүүлэлтүүд ингээд бас адилхан заагаад өгдөг. Тийм байгаа. Тэгээ утсан дээрээ ч гэсэн бас өөрийнхөө нойрыг ингээд хараад ингээд чанарыг ингээд шалгаж болдог. Тогтмол цагт яаж унтж чинь шөнө хэдэн цаг ингээд би өөрөө сэрүүн байсан байна гэдэг зүйлийг утас баг бас нэлээд сайн зааж өгдөг. Тийм байна. Тэгээд нэмэлтээр яг одоо хэлэхэд бол яг эрчүүд болон эмэгтэй хүмүүсийн физиологи гэдэг юу гэдэг юм бэ? Бие махбодын онцлогоос шалтгаалаад тестостерон гэдэг бодис маань болохоор эрэгтэй хүнд илүү давуу байдаг. Тэр чанарыг эрэгтэй хүний давуу тал нь болохоор хэрвээ сайн унтаж ингээ амарч чадах юм бол булчингийн масс болон ясны бат бэх байдлыг ингээ маш сайн хадгалж чаддаг гэх юм уу, сайжруулж гэх юм хадгалж чаддаг. Тэгээд тестостерон сайн байхлаар мэдээж тухайн одоо сэтгэл зүйч гэсэн эрэгтэй хүн маш сайн нөлөөлдөг. Нэг хэвийн одоо сэтгэл зүгээ тэнцвэртэй авч явж чадах гэх юм уу. Тийм байлгаж чаддаг. Одоо зарим залуучуудыг ингээ хараад байнгут жоохон амархан дүрсэж уурладаг, амархан гомддог, амархан юмд ингээд реакцлдаг тийм байгаад байдаг. Тэрийг бол яг нь тухайн хүний онцлог байж болно. Дээрээс нь миний хамгийн илүү хардаг зүйл болохоор нойр муутай хүн ингээ сайн нойр авч чаддаггүй хүн тэгэж одоо хурдан реакцлж одоо сэтгэл зүйн хөргөө санаа докторгүй байдг юм болоо та гэж би бодоод байдаг. Тэгээд хэрвээ сайн ингээ унтаж амарч чадах юм бол эрэгтэй хүн заавал тийм үнэтэй жимд яваад амар тийм олон цагаар дасгал хийгээл гүү чараагаал тэг шаардлагагүйгээр булчингийн маасаа хадгалж чадна. Дээрээс нь илүү л өөхөө хурдан хугацаанд шатаад чаддаг гэх юм уу. Тийм байж байгаа. Тэгээ би анх яг Америк дээр эхний 1-2 сарын дотор бараг 80 хил болтлоо таргалаад бараг 80 хүрсэн. Тэнгүүтээ би ингээ яг алхаж ангууд одоо 2 гойны цаг хооронд ингээд бүр ингээ шүргдэг байсан ингээд. Тэгээд би өөрийгөө бодвол за энэ арай л тархан болж байна да. Арай л их чинь нэмээд байна да. Тэгээд ер нь сахараа багасгаад нойрон дээр анхаарад хоолоо ингээ анхаарад эхлэв. Заавал тийм актер хүчтэй хүн дүн дасгал хийгээд байх шаардлагагүйгээр ер нь бол айгүй хурдан хугацаанд 6 сарын дотор бараг гэдэг үү 15 хил хассан баха 65 руу ороод ер нь бол яг өөрийнхөө нормал жиндээ орж чадсан. Тэгээд манай залуучуудын ингээл сүүлийн үед ингээд ажиглаад ангууд алкохолыг бас хэтрүүлэн хэрэглээ. Дээрээс нь хоол хүнсээ зохицуулж чадахгүй байх шиг байна. Тэгээд яг орчин үед болохоор мэдээж ойлгож байгаа гэр бүлтэй эрчүүдийн хувьд бол мөнгө санхүү авч явах хэрэгтэй байдаг. Ар гэрээ авч явна, эхнэр хүүхдүүдтэй анхаарна гэдэг. Яг өөрсдийгөө хөрхөө мартаад байдаг мэдээж гэр бүл нэгт. Тэгээд хамгийн гол чухал зүйл нь болохоор эрчүүдтэй залуучуудтай, найзуудтай ингээ хэлэхэд бол эхлээд өөрсдийгөө гоё сайхан ингээ эрүүл мэндэд анхаарад нойроо нэгт сайн аваад бусад хортой зуршлаадаг бол тэрийгэ багасгаад өөрсдийн гэсэн хоббитэй болоод сул чөлөөтэй цаг гарах юм бол тэ найз нөхдөөр нь нэлээ нэг гоё ингээд спорт ч юм уу өөр нэг гоё хоббинд ингээд би ингээ урайлж ингэж авч явж байгаасаа гэж хүсдэг. Тэгээд найзуудтай ч гэсэн би бас байнга хэлдэг. Тасал хөдөлгөөн хий, тэгээд алкохолоо багасаа гэдэг ч юм. Тэгээд манай найзууд яг одоо би бол анзаараад байхад бас эхнээсээ бас бүгдээрээ жимд яваад эхэлсэн, кардио хийгээд эхэлсэн. Жингээ хасган насаад, булчингийн масаа нэмээд тэгээд айгу гоё болоод эхэлж байгаа. Тэгээд найзуудтай бас найзуудаа бас одоо юу гэдэг
дэмждэг, урамшуулмаар санагддаг тийм ингээд зүйл хийнгүүд нь үгүй чи хизээ юм болцсон гэх орно. Өө мундаг байж тээ, сайн байж тээ гэд хэлмээр санагдал байдаг болсон байлээ. Тэгээд яг нас яваад ч гэх юм одоо гэж дөнгөж одоо 33 4 хүрч байгаа шүү дээ. Тэнгүү тийг санагддаг. Тэгээд одоо яг зүгээр ингээд миний ингээд контент хийгээд байгаа шалтгаан болохоор ерөөсөө эрэгтэй хүмүүст ингээд зориулсан тийм контент ер нь бол байхгүй. Одоо зүгээр ингээд улсуудыг харж байгаад бол ихэнх нь влог мгийн өдөр тутмын амьдралаа ингээд харуулах энтертейн хүмүүсийг хийх зорилгоор ингээд хийдэг юм шиг санагдсан. Миний хувьд болохоор ерөөсөө тийм зүйл хийх ерөөсөө сонирхол байдаггүй хүн болгоно л тэр зүйлсийг хийж байгаа. Харин миний влогны онцлог болохоор илүү амьдралын одоо юу гэдгийг өөр дээр ингээд туулж байгаа амьдралдаа хэрэгжүүлж байгаас гоё зүйлсүүд болон мэдлэгээ хуваалцах те хэдий баг зүйлс ингээд мэдээ явж байгаа гэсэн тодорхой хэмжээний их баг гэлтгүй тэр зүйлсийг ингээд хуваалцаа жоохон зүйлсээ ч гэсэн бусдаа хуваалцаад гоё ингээд байхыг хичээдэг. Тэгээд ерөөсөө миний энэ влог иймэрхүү зүйлсээс тийм амар гоё хөгжилтэй бусдыг ингээд инээлгсэн гэдэг ч юм уу сэтгэл гоё болгосон тийм одоо юу гэдг юм лээ. Enjoy хийх тийм гоё юу бол тэр болгон үзээд байхгүй бах гэж би хэлээ. Тэгээд жоохон миний ярианы темп удаан, дээрэс нь би өөрөө маш муу ярьдаг. Ярианда муу. Тэгтээ энийгээ сайжруулна гэдэг угаасаа бичлэгээд явж байгаа. Тэгээ явандаа сайжирна гэж би бодож байна. Тэгээд хамгийн гол нь яг камертай ингээ харьцах бол айгүй хэцүү. Яг камерын урдаас ингээд яг ингээд ганцаараа ингээ өөртөө ярих бол бас жоохон төвхтэй. Тэгээд ерөөсөө нэг текст харж ярьдаггүй болохоор бас зарим үедээ жоохон гацаад ярьсан яриагаа дахиж эхнээс нь ярих шаардлагатай болоод явдаг болохоор жоохон хүндрэлтэй байдаг. Тэгээд бичлэгээс маань өнөөдөр бол гол хэрэгтэй санаануудын маань тусгаж авсан байх гэж бодож байна. Тэгээд одоо энэ сувг дээр маань subscribe дараад комент үлдээгээрэй. Тэгээд ялангуяа одоо юу гэдгийг анагаахын салбарт ажилладаг эмч хүмүүс байвал бас дээрэс нь энэ одоо recovery хийх HRV, RHR гэдэг тиймэрхүү зүйлсийг илүү сайн дэлгэрэнгүй бичээд өгвөл баярлалаа. Тэгээ бусдаа гоё амьдралын эрүүл хэв маягийн талаар гэдэг ч юм тэр зүйлсийг ингээд хуваалцаарай гэж хүсэж байна. Тэгээд бүх залуучууд, бүх эрчүүдтэй эрүүл их сайн сайхан бүгдийг хүсье. Тэгээд эрчүүдээ тэгээд өөрсдөө маш сайн хайрлаж яваарай. Тэгж жагаад хажуудынхаа нийтлүүр хүүхдээ маш сайн хайрлана. Болж өгвөл алкогол одоо муу зуршлаасаа холдоорой. Тэгээд бүгдэнд нь хацж хараал үсэ. Дараагийн дугаараар уулзъя. Нэг юм. Гэтэ энэ хуруу гарах нь жоохон тийм байна. За бай.